Тийм энэ надад аюух таалагддаг сум уусан. MIT-ийн хариу авах гад маа сургууль дээр энэ canning дээлэндээ тэр өнөд аюу туштай. Манай хоолой планет тийм нь болохоо сандлаад тэгээ. Freestyle гэсэн чинь орцсон байна. Introductory хичээлүүд нь ордог. Одоо CS гэдэг юм уу? CS нөгөө нэг анх орж байгаа юм байна. Математикийн хичээлийн лекцэд нь ч болдог. Энэ ч юу? Ер нь тоогоо алдсан бах уу гэдэг. 7-ны өмнө загсан. Тийм энэ надад аюух таалагддаг. Нөгөө нэг гимап биччихэнгүүтээсээ дахиж юм биш шаардлагатай бол айлахгүй зүгээр самбраа дэше өргөөд тэгээд бичиж явдаг. Тийм ингээд болохоор ингээд жижигхэн лекцтэй өөрөө юмудаа ойлгоод хахаар catch up хийхэд жоохон хэцүү байдаг. Тийм энэ тэгээд бас нэг айгүй ер нь ирээдүйд болох байгаа нэг тийм конференс ч юм уу тийм хүмүүсийн зарлцдаг. Тэгээд тийм харж байгаад явж болно гэдэг. Хвшлэн PhD-ийн сурагчдад зориулсан байгаа. Боломжууд нь хэм бол манайх research heavy institute болохоор судалгаа хийвэл профессорд нь айгүй open байдаг. Тэрэн дээр нэг хүсэлтэх шаардлагагүй зүгээр хүсэл research хийгээ явуулж болдог гэсэн. Надад нэг профессортойгоо судалгаа хийж байгаадыг профессорд нь стартапыг гараа авсан. Тэгээд тэрийг надад стартапт ажиллаж байгаа хүмүүс бас таны хүмүүс айгүй их байгаа. Айгүй олон хаалга нээж өгнө гэсэн. Ер нь энэчний үлдгийг гэвэл профессор найраад үлдсэж болдیں۔ Оршиж байгаа хүмүүс нь болохоор угаасаа grad school хийж орж исэн болохоор төсөвтэй айгүй strong resume-тэй төсчдөг. Гэл бос сургууль асуудалгүй очдөг болохоор бас өөр сургууль очивол харах өнцгөө тэлэх байхгүй явцдаг. Одоо энэ болохоор манай кафе. Энд ер нь хамгийн social gathering болдог. Тэгээд тэрний хажууд бас нэг өөр кафе байгаа. Тэрний хажууд тийшээ харах юм бол South Houses байгаа. Тэр бас кампусын хамгийн том social system энд байдаг гэсэн. Тэгээд энэ болохоор ингээд манай кампусын энэ хоолойдог газар. Тэгээд тэнд болохоор ирж байгаа туристд souvenir зардаг газар. Merchant айгуу зардаг. Сэндвич тавьж идэнэ. Энэ зарж байгаа хоолойх нь 80% сэндвич. Тэгээд айгуу гоё сонсогч байсан. Бас нэг жоохон сул тал нэг айгуу удаа идээд ихтэнгүүд жоохон залхаад ирдэг. Байн идэх хэрэгтэй. Нэг юм идэх хэрэгтэй. Тийм болохоор 7-ны амралтын өдрөөр ирнэ. Миний авдаг хамгийн дуртай сэндвич нэр Turkey bacon avocado sandwich. Яг нишгэ. Turkeyтэй, baconтэй, avocadотэй. Одоо компанид ирээд recruit хийх гингүүд энэ байдлын 2 давхарт нь ивент зохион байгуулдаг гэсэн merch shop. Beavers гэх юм те. Beavers. Тий. Манай суул болохоор тийм Beavers нөгөө нэг минжчин усан дат айгүй их инженерийн талтай юмнууд хийгээд байдаг болохоор тэрийг энэ бодоод энэ маскыг сонгосон гэж ярьдаг. MIT бас яг адилхан ер нь инженерийн талдаа сургууль болохоор Beavers-ийн масктэй. Тэгээд тэрнээс л нөгөө нэг манай айгу rivalry өндөрлөдөг гэх юм уу. Айгу олон тийм prank зохион байгуулдаг. Сүүлийн хэдэн жил болоогүй л дээ. Гэхдээ нэг удаа MIT-г prank хийж агаад нэг удаа MIT хариу бариад манай Canon-ыг булгаалаад Boston руу явцсан. Тийм тохиолдол гарч ирсэн. 2002 онд л үү дээ. MIT болгосон гэдэг мэдчихэл угаасаа одоо буцаагаад ачихгүй бол тэнд байлгаж яахав тийм. Тийм тэр Canon-ыг болохоор нөгөө нэг семестр их тоотонд дууддаг. Moral post өгөхгүйд сум уусан. Айгуу чанган байлээ. Тэгээд жоохон цочдаг. Усан буугаар багт хувааж байгаа хоорондоо тоглож ирсэн сагдалж байна. Маах нөгөө нэг диштэйгээд ивенттэй тэр нь яадаг вэ гингүү тугаалаараа нийлж байгаа хичээлүүдээ яваа байлаад ингээд диш хийдэг. Тийм нийлж байгаа. Тийм профессортойгоо уулзсан нийлж байгаа байлдаг гэсэн. Тэгээд тэр нь хвчлэн тийм final өмнө болоод алумни их хилээд жил болго ивент дээр нь болж байгаа жижиг хийх юмнууд нөөштэй авдаг. Маа нөгөө Masked Beaver тэгээд MIT-ийн Masked бас Beaver тэгээд тэрнээс болоод маах нэг тийм prank rivalry-тэй болж байсан. Манайх хийсэн ч гэсэндээ анх болохоор ингээд MIT-ийн футбол матчийг хакерлаад ингээд галтай гэж гаргаад тэгсэн чинь MIT-ийн хариу авах гад маа сургууль энэ Canon-ыг дээлэндээ Boston руу авсан. Тэгээ яг манайх ирвэлээд авсан л да. Гэхдээ яг тэр түүхийг би надад бол манай кампус дээр байнга ярьдаг. Бас нэг өөр prank гэх юм бол одоо MIT-гийн логотой нэг кап байдаг. Тэгээ ингээд халуус хингүүд ингээд тэр нь халаад Caltech гээд лого гараад ирдэг. Тэгээд цаад утга нь юу гэж байгааг ингээд тэгээ Caltech-с хоороо гэдэг батхтай. Тиймэрхүү жижиг prank-д аягүйх болдог. Энэ болохоор кампусын бараг 80% нь амьдардаг. Хойдолтой 2 авс, энэ талдаа 6 австай. Тэнд болохоор formal gathering буюу одоо шийдвэр профессортай уулзах үедээ тэнд очиж захиалга өгдөг гэсэн. Семестрт 2-3 удаа inner house party гэж болдог. Maaхан айгүй хичээлээ хийдэг болохоор нөгөө нэг өөрсдөө party зохион байгуулдаггүй. Тийм болохоор сургуулиас ингээд бараг хүчээр ингээд party зохион байгуулж өгдөг. Тэрийг айгүй сонирхолтой гэж бодож байсан. Семестрт 2 удаа тийм болгонд 1 удаа болдог жилдээ. Энэ нэг бос college шаар ярих юм бол frat party гэсэн үг. Тийм манад нөгөө нэг uncommon болохоор сургуулиас таваад хоошлдог. Тэгвэл хүүхдүүд зүгээр хичээлээ хийгээд тэг. Hello. Сайн юуг энэ дэгийг ганц өөр Монгол хүүхэд нөхөө
Тийм. Энэ цуугаа юм их амар гоё байдаг. Тий. Тэр яг ингээд уулмал нь харагдаад уужим санагддаг гэх юм. Тиймэрхүү. Баахан сав дивишнтэй тэгээд хэсэг бүрээр ингээд хуваацсан. Нөгөө бидний нөгөө нэг кампусынхаа норт хэсэгт байгаа болохоор нөгөө хинхэн савт байдаг. Тэгэхээр ийшээ ихэд айгуу хол. Entertainment талаа гэх юм уу? Одоо жишээ татыг төгсөн alumni-ууд нь ингээд ирээд зөвхөн хүүхдүүд ингээд миний амьдрал ямар хөө байсан бэ гэдэг юм уу? Эсвэл ингээд ирээдүйд ямар хөө болж байгаа вэ? Их хүчтэй юм уу тайлбарладаг. Кид хоорн илүү нөгөө Interstellar гэдэг кино байдаг шүү дээ. Тэнийг хийчихсэн хүн Caltech-ийн профессор байсан. Мас болохоор гүн амтнд яг ингээд гайхшилмаар байгаа үед ер нь тэр үнэт байгаа ч гэдэг нөгөө. Семестр дээр хвчлэн 5 хичээл авч байгаа. Давтамж нь хэм бол хвчлэн 7 нэгт 3 лекцтэй. Тэгээд лекц болгоно 1 цаг. Тэгээд 7 нэг болгоно 1 шалгалттай, 1 гэрэл даалгавартай тэгээд midterm finalтай. Манай 3 семестртэй болохоор энэ их юм шахаа авчдаг. Тэгээд контент үзэх контент нь айгүй их байгаа. Ихшлэн математик хичээл авч байгаа. Differential logic, abstract algebra, core requirement-аса geology хичээл. Тэр хоёр болохоор ингээд тэр нь математикийн байдлага, тэр нь физикийн байдлага, энэ химийн байдлага, энэ болохоор social science-ийн байдлага. Тэр чигээр номсон. Тийм. Гэтэ 1-8 дахалт нь болохоор patent access-тэй хүмүүст орж болдог. Энэ манай номсон энэ байдлага, энэ хотын хамгийн өндөр байдлагуудын нэг. Тэр айгүй намхан байрлал. Тийм, айгүй намхан. Тийм. Тэр болохоор манай Asher Physics-ийн байдлага. Та талбай. Тийм. Гэтэл айгүй урамтай юм. Туштай. Их тэр ингээд бүх талаасаа халахалцсан. Энгүүр ингээд энэ сууж ахт ингээд халахалцсан байвал айгүй тухтаасан гэдэг. Тэр өрөөнд айгүй туштай. Нөгөө конференц руу болохоор ороосож бол тэр юм уу? Тийм. Манай science талтай айгүй хүчтэй. Бас нэг сонирхолтой факт гэх юм бол манай non science major байдаггүй. 25 major төгсөж болно. Тэрний 24 нь science, үлдсэн social science буюу economics. Тэрээс л тэр манай Нобелийн шагналтын айгүй хүндтэй. Туршлагын тоонд хуваагаа бодоод үзэх юм бол хамгийн их байдаг хаа. Америкт бол Масууд их юм бол astrophysics талтай айгүй хүчтэй. Хамгийн их лабуудын байшны нийцээ байдаг. Тэгээ хажууд GPL гээд лаборатори байгаа. Олон сүхт бол тийг contractor ажиллаж болно. Тэгэхээр тэрийг сонирхож байгаад айгүй тэр савтай хүчтэй гэсэн. Тэгэхээр ath гээд байлаа. Нилээн албаны талтай гэсэн үг. Тэгээд оронгууд хвчлэн профессор эсвэл faculty нартайгаа ингэж уулздаг. Яаж ч нээлттэй болохоор нээлттэй болсон. Угаасаа нөгөө нэг work culture-тай өөр тийм background-тай хүмүүстэй interact хийж байгаа болохоор тийм Монгол шилбэл зүгээр ингээд баг зүгээр явж байгаа найзад болчтой шүү дээ. Тэнд нэг надад энд болохоор ингээд заавал айгүй social skill өндөртэй байж найзад болё гэж санагдсан. Тэгээд тэрнээс л нээлттэй болох үед бол нээлттэй болсон. Манай баг зэргийн student athlete population байгаа. Гэхдээ main focus нь science болохоор спортыг тийм амиг дэмжиж байдаггүй гэсэн. Хэн хүүхдүүд ер нь gym-д явдаг. Чи сарна хэдэн жил гэсэн байна? Одоо 4 жил гэх юм бол 396 мянган доллар. Tuition fee нь болохоор жилдээ 60 мянга байдаг хаа. Байн хоол book supply болохоор үлдсэн 30 мянган доллар. 396 мянган долларын тэтгэлэг авахд ямар байсан юм? Ээж аав чиний сэтгэж. Айгүйх баярлсан. Ер нь анх бол орно гэж бодоагүй яг үндэ. Айгүй цөөхөн сонсогчтой болохоор. Тэгээд Монголоос нэг ч хүүхэд байхгүй. тий. Хүмүүс ингэ бомбог залаад юм байлээ. Тий. Саксныхан талбай. Тий, энэ ингээ манай main талбай. Хөлбөмбөгийн талбай. Тий, энэ track билег болдог. Track уу? Таны гүт. Манай нэг спорттой анхаадаг гэсэн шүү дээ. Тэгээд тэрний нийшээ гэх юм бол манайх 50 хэдэн жил хэлүүдээ саксан бөмбөгөөс нэг коллеж гэсэн ялж үзээгүй явжсэн. Тэгээд тэр нь 2000 он зогсоод тэгээд тэрнээс хойш бас арай гайгүй болоод нөгөө D3-ийн тоглолтын хүмүүсийг сургуулиар recruit хийж эхэлсэн. Мэдгүй юм байна. Манай сайхна эндүү том сургуульд сурдаг болохоор хаана ямар лаборатори байгааг мэдгүй сая бүр баамаа. Масаа энэ бос сургуультай жоохон адилхан баха. Тэгэл хуулиас гадуурх юм хийх бол гайгүй бах уу. Хуулиас гадуур. Тийм. Тэгээ энэ ч ялахаар ингээд яг main саксны матчуд нь болдог. Бус коллежууд ирээд тийм нь болохоор сандлууд тэгээ буулгаад аудиса хүлээг авчдаг. Манай трофи авчихсан юм шүү дээ. Тэгээд за энэ дугаас авах юм бодож төвшсөн. UCL-ийг авах хот юм байна. Хот зөгөөтэй. Тийм энийг масуулын жим нэгээд алхаж болно. Тэгээ их цагаар ер нь энд ийш bicep хийдэг. Only bicep. Only bicep. Хаяа shoulder хийнэ аваагүй.
Гэхдээ requirement дараа жил горыг авах хэрэгтэй. авах хэрэгтэй заавал. Тий. Төгсгөөсөн. Төгсөөсөн наав. Монгол ирсэн чи ямар байна? Айгуу гоё байна. Гоё нөө. Дундаж Нобелийн шагналтай хүмүүсийн нас нь 50-60 байгаад байсан болохоор бас энэсээ гард юм уу гэдэг бодолтой болсон. 119 байдаг баха. Тэгээд student population-тайгаа харьцуулах юм бол хамгийн их студент нам ихтэй. Тэгээ энд уурт бас нэг бахан turtle pond-од байгаад байдаг. Дайрд шүү дээ ханаа. Энд ямар ч хөдөлгөөнгүй те. Тэгэл энэ нөгөө нэг юу нэг удаа хүн нэг их нэг стоктоо тиймэрхүү тохиолдол хөлталтай юм шиг. Хамгийн амтаад нь энэ Taco Tuesday Mexico. Хамгийн донд чинь лазанья юм уу да. Нэр хоол гэсэн нэг манай дайны нөгөө нэг Mongolia barbecue мэтгэл байдаг шүү. Доор тэгээд зарим гэж байна. Өнөөрөө тэнд мах шарах баха. Тэгээд ингээ хогийн савн гэдэг баг. Тэгээд ингээд биш яг ийм л гэдэг шүү дээ. Төгжээгүй шүү дээ. Энэ ямар юм болоо бисэж стрим байна тий. тий. Чамаа болохгүй юм да. Би яаж чад ингээд кома асаачаад нөгөө нэг шүн унтахыг тэр нэг шууд ойж харагдаад гэлэн. Тэр ингээд миний мэйл хаад их та гэдэг таахгүй. Энэ залуус бүр унтуулахгүй нэ. Би бол энэ таам дөрөнд орсон гэж байгаа юм. Slamming хаа нөгөө нэг student athlete ихтэй. Тий. Тэрнтэй бас нэлээд social тий. Манайхын nerd-ээр алдартай. Тэгээд тий нөгөө нэг их наад хүүхдүүд. Таах чинь баг 30% наад гэж сургуулж чад. Тий. Наад хүүхдүүд. Тий. Тэгээд масуулаа хоолнод юу нэвчлэн органик юм масуулаас хэлтийг айгуу чухалч үзэлдэг болохоор. Тэгээд тэр нэг ингээд эрүүл мэнд ашигтай ч гэсэн яг 2 жил мэл идээд юм жоохон залхаад иждэг. Яа гэвэл chicken micken тий зүгээр ингээ unseason барыг түүхийн шахуу юмуд байгаад байдаг. Жоохон план талтай. Амралтын өдрөөр бол угаасаа газрууд нь жоохон хаачдаг болохоор DoorDash дэс хайлж идэх тойл их. Хоёр дааны хоолой байна. Өөр тий. Тэрнийгээ суул дотроо болохоор их ялгаа авах гэдэг. Яг тэр үлцэн хоёрт нэг чсэн юм бичээл нэг сайенс талбарт зүгээр физик нэг юм болол яах вэ гэдэг ч юм нэг тийм концепт яриад хоёр дээр нь за би зүгээр Nobel шиг л аваад өчөө гэд шууд зүгээр зэрэглэл бичээл submit авсан байсан тэгэл 2 сарын дараа авсан тааштай байсан. Концепт зүгээр нөрнөд жагаад freestyle гэсэн чинь орцсон байна. Нэг юм анзаархны тийм хосолсон юм сурах сонирхолтой хөлтөд дуртай юм шиг санагдсан. Ирээд хөвгтөд нь харсан чинь. Одоо Монголоос жишээл бага хөвгт атлайдал ингээд ижиглэлээд байгаа шүү дээ. Тийм олсон медальтай байсан чинь ингээд ижиглэлээд байгаа байхгүй юу? Тэгээд биш аваачлаас асуусан чи яг тэл зүгээс маттай сонирхлыг баталгаа болж байгаа. Тэгээд яхаа нөгөө нэг bara passage аваа гэдэг утгаараа харагдаж байгаа болохоос ш. Хэрвээ коллежтой орж хичээд хичээхгүй ирээдүйд ингээд том бүтээн гэсэн баталгаа байхгүй бол диджитал бүтээг accept хийхгүй гэж хэлжсэн. Тэгэхээр тий бас яг ирээдүйд энэ хүүхдүүд яг эсэндээ тиймэрхүү бичвэл зүгээр байт юм шиг санагдсан. Ирээдүйд яг тий коллежд айгу монд сууж болно гэж батлах гэх юм. Одоо Монгол биш зүгээр ингээд олон улсын тий зүгээр аймаг медаль байж байгаа орцсон, MIT орцсон гэсэн үл катехис дижитал зөвхөд айгу олон байгаад байдаг байхгүй юу? Тэгээ угаасаа яг ингээд эсэмсэг ингээд яг юу бичсэн гэж асуугаад угаасаа тэгэл ороод үсийма хиндээгээ бичсэн байхаар ихэнх тэгж хэлдэг байхгүй юу. Тэгэл угаасаа манай сургуулийн admission зүгээс харахаар за угаасаа ороод их хичээх хүүхдээ наа дижитал гэж бодогдож байгаа нь ойлгомжтой. Тодорхой нэгдүгээр ер нь бол академи руу орно гэдэг зорилготой байх хэрэгтэй. Ер нь 7 хоногт нэг ирнэ. Хаяа зүгээр ахлах байгаа л гэж. Тийм юм идэн тэгээд баба мабар ч юм уу ice cream гэсэн сахар. Бид нар угаасаа л нэг юм мэлэ кампус дээр алхдаг шүү дээ. Тэгж яхаа орон цаа угаас даунтаун орчих цаа хийгээд. Манай Holiday Planet Fred House болгондоо 7 хоног ингээд rotationтэй. Тэр нь юусаг гингүүд ингээд нэгтгэд ингээд дандаа тоол, хоёртууд ингээд дандаа тоол идэ явна гэсэн. Дааны хоолтой болоод тэр нь дандаа тоол үдэн. Тэгэн болохоор ингээд нэг сонголт нь болохоор дааны хоолоос идэж болно. Нөгөө сонголт нь дааны хоол тэгээд Fred House-тагаар цог идэж явна. Гурав сонголт нь болохоор meat language явна. Тэгээ юм бонус сонголт байгаа. За ингээд та бүхэн маа сургууль буюу Caltech-тэй танилцлаа. Өнөөдрийн контентыг үзсэнд баярлалаа. Баярлалаа.